За миний үе Төв аймгийн Баян Чандам суманд 1950-ад оны дундуур хөөхд байхдаа шилжин ирсэн амьдрал ах бай минь одоо эхэлж аав маань одоо Төв аймгийн Баян Чандам сумын одоо малчин худалдаа бэлтгэл ангийн жолооч зэрэг одоо ийм ажлыг хийж явсан төвхтэй хүн. Би 1961 онд Төв аймгийн Баян Чандам сумын 7 жилийн дунд сургуульд анх хэлсэн орж исэн. Тэр хоёр давхар байшинд анх удаа орж үзэж ангиа олохгүй төөрч өөлж исэн. Тэр сайхан жоохон хүүхэд байх нас маань одоо Баян Чандамны сургуультай холбоотой. За тэгээд 1969 онд Баян Чандам сумын 8 жилийн сургуулийг дүүргээд Улаанбаатар хотод сан хүүгийн сургуульд орж суралцсан төвхтэй хоо. Тэгээд Баян Чандам сумаараа үнэхээр одоо бахархаж хүндэж явдаг зам харилцаа сайтай Улаанбаатар хотод ойрхон өрөөлөө зах зээлдээ ойрхон хамгаалаж хой газар тариалан үйлдвэрлэл төгжих одоо бүрэн болцоотой ийм сум нөхцөл байдлыг ашиглаж манай сум бол жил ирэх бүр одоо хөгжсөөр байна. Миний одоо ажил амьдралын амжилт ололттой одоо салшгүй холбоотой. Нөгөө талаар энэ сумын уул ус ард олон намайг одоо өргөлж дэмжиж надаар миний олсон амжилтаар бахархаж ингэж ирсэн одоо төвхтэй 1980-ад оны ихэр одоо улсын их сургууль төгсөж сангийн яамд ажилд 19 настай анх орсноос хойш тэр яам газар тасралтгүй ажиллаж байна. Өнөөдөр Монголын Яхамдын холбооны ерөнхийлөгч хүртэл ажиллахдаа 54 дэх жилдээ улсад хөдөлмөрлөж байна. За энэ хугацаанд би Баян Чандам сумынхаа бүтгэн зүйлийн дараагаар одоо 30 жил ажилласан. Энэ маань бол Улаанбаатарт байгаа Баян Чандамнаар авгуулсан олон нард иргэд Баян Чандамдаа одоо ажиллаж амьдарч байгаа ард иргэдтэйгээ банкны холбоотой одоо ажилласан гэсэн үг. 26 онд төрөлх Баян Чандам сум үүсгэн байгуулагдсны яруу алдарт түүхт 90 жилийн болох гэж байна. За тэгэхээр энэ ойг тэмдэглэнэ гэдэг бол сум орноороо бахархах энэ суманд ажиллаж амьдарч байсан бүх хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгаж тэдний итгэхийг өрнүүлж ойгоо одоо өргөн дэрлэг тэмдэглэх ийм учиртай. Тийм учраас Баян Чандамд ажиллаж байсан, амьдарч байсан үе үеийн одоо иргэд сургууль төгсөгчид ажил амьдралыг эндээсээ залгаж сайн сайхан яваа бүх хүмүүс за манай ахмад наснууд залуучууд дунд үеийнхэн бүгдээрээ одоо идэвх чармайлттай оролцож 90 жилийнхаа ёсол төвлөлдөр өндөр түвшинд тэмдэглэнэ гэдэгт итгэж байна. Энэ тэмдэглэх арга хэмжээнд иргэн бүр идэвхтэй оролцож сайхан тэмдэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.